Улаанбаатараас алслагдсан аймагуд бие даан хөгжих үндсийн үндэс бол шинэ хөдөө төсөл. Дэд бүтэц эрчим хүчний хангамжийг сайжруулах, аж ахуйн нэгжүүдийг татварын болон бага хүйтэ зээлийн бодлогоор дэмжиж, аймаг бүрийн төвд боловсруулах үйлдвэртэй болох зэрэг хөгжлийн бодлогуудыг хэрэгжүүлнэ гэж Ухнаагийн хөрөлсөх мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Энэ бүх дэмжлэг оргын осноос бий болохгүй тул баялагтай эзэн болж бусад салбартаа дэмжлэг үзүүлнэ гэж хөрөлсөх нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө танилцуулж байсан юм а. Юусаа угаа коксын үйлдвэрээ байгуулъя, зис айлуулах үйлдвэрээ байгуулъя, алтай айлуулах үйлдвэрээ байгуулъя. Нөгөө малын түүхийд гаралтай бараа бүтээгдэхүүн нөгөө арьс ширээ өөрсдөө дотоод боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгож гаргая. Ноос ноолуураа түүхийгээр нь самнаад биш гарах эцсийн бүтээгдэхүүн болгоод оюутны шүлжүүл хувцсыг дэлхийн зах зээл 3 дахь зах зээл рүү гаргая. Энэ ажлуудаа бидний 4-12 жилийн дунд энэ үйлдвэрүүдэд барьж байгуул. Энийг юугаар барих вэ? Хаанаас мөнгө олох вэ? Энэ баялаг нь байна. Энэ баялагынхаа мөнгөөр бид нар энийгээ барья. Баялагын сан байгуулъя. Ард түмдээ ноогдол ашиг нөхөхийн хэрэгцээ үлдснээр нь цөмөрөө үйлдвэр завууд барья. Энийг дагаад ажлын байрууд бий болно. Хүмүүсийн орлого нэмэгдэнэ. Нөгөө ажилгүй залуучуудаа сургая. Ингээд эх орондоо сайхан амьдрья. Залуус руу чиглэсэн боловсролын тэгш хүртээмж боломжийн талаар 2100 оюутан дэлхийн шилдэг 100 сургууль сурах хөтөлбөр эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах үүднээс жилд нэг удаа иж бүрийн шилжилгээнд хамруулах Ахмад Дастан Балчир үрсээ халамжлах нийгмийн бодлого гэдэг түүний мөрийн хөтөлбөр улс орныхоо хөгжлийг бүхлээр нь харсан хөтөлбөр байлаа. Халамжийн бодлогоос хөтөлбөрийн бодлого руу шилжих ёстой. Халамжийн бодлогоос нэгдүгээрт, хоёрдугаарт олборлолтоос боловсруулалт руу шилжих ёстой. Гуравдугаарт импортоос экспорт руу шилжих ёстой. Энэ үндсэн 3 зорилтыг бид нар хангах чирэгжүүлэхэд л ажиллах ёстой. Тэгэхдээ Монгол төр бол 4 бүлэг хүмүүсээ харж ханднаа. Төр. Нэгдүгээрт ялхнаатай үр хөвгтүүдэд харж хандна. Халамжлал нь мөнгө өгнө үр хөвгтүүдтэй. Хоёрт нь азаа бурал ахмадуудаа халамжлал нь харж хандна. Насны хишиг олгоно. Гуравт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд харж хандна. Өвчтөө зовлонтой хүмүүсээ харж хандна Монголын төр. Дөрөвт нь олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхчүүдийг Монголын төр харж хандна. Бусд нь бүгдээрээ хөдөлмөр эрхлэнэ. Ажил хийцгээр амьдралынхаа төлөө тэмцэнэ. Уулуурхай баялагийг зөв менежменттэй оновчтой болох үүднээс шударга бус лиценз олголтыг хязгаарлаж, Увс аймгийн газар нутагтай дүйцэх хэмжээний бэлчээрийг хууль бус уулуурхайнаас чөлөөлж өгсөн. Нийтдээ 980 гаруй лицензийг цуцалсан нь орон нутгийнхны талархлыг хүлээж байла. Үр хойчтой бүрэн бүтэн улс орон үлдээхийн тулд олборлоод өнгөрөх бус ширхэг чулуугч үлдээхгүй боловсруулдаг болох нь Монгол улсын том зорилго байх ёстой гэж нэр дэвшигч хөрөлсөх мөрийн хөтөлбөрөөр боловсруулсан байлаа. Тэрээр өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн бодлогын залгамж болгон гаргажээ. Нэг зууны гардаа өдөж байна. Ирж байгаа ардын хөсгөлийнхаа 2 дахь зуунд Монгол улс ямар улс байх вэ гэж одоо бас та бүхэн бодож байгаа. Урд нь олж авсан туур тусгаар Монгол улсынхаа тусгаар тогтмол аюулгүй байдлыг сахин хамгаалж олон улсын тавцанд олж авсан нэр хүндээ улам батцхан бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол улс энэ эх зуунд эдийн засгийн хараат бас хүчрэг эдийн засагтай хүчрэг Монгол улсыг бий болгох бол бидний дараагийн том зорилтоо гэж бодож байгаа. Одоо бол бид нар эдийн засгийн тусгаар тогтнолыг ярих цаг болсон гэж бодож байна. Бие даасан хараат бас бусдаас гуйдгүй, бусдаас зээлдгүй, бусдыг царайцалтгүй бие дааж амьдарч чадах ийм одоо улс орныг бид нар одоо байгуулахад бол хамгийн чухал асуудал гэж бодож байгаа. 4-12 жилийн хугацаанд энэ улсыг хөдөөр босгох хэрэгтэй. Тэгэхэд бол бид нар 7 ажил хийх хэрэгтэй болж байгаа. Бусад нэр дэвшигчтэй харьцуулахад мөрийн хөтөлбөрийн дагуу засгийн газар улсын хурлтай хамтрагч нэг бодлогоор ажиллаж чадвал 4-12 жилийн дотор улс орноо хөгжүүлэх бүрэн боломжтой хэмээн хугацаа заасан нь анхаарал татж байлаа. Олон хүн түүнийг дэмжсэн, итгэснээ илэрхийлж байлаа. Монгол хүн Монголынхон баялагтай эзэн байхын төлөө Ухнаагийн хөрөлсөх чинхүү сэтгэлээр ажиллана гэдгээ ард олондоо амлаж байлаа.